Үзэгч та бүхэн хөтөлбөрийн энэ хэсэгт эдийн засгийн мэдээг хүрэхээр бэлтгээд байна. За манай улсын хувьд бол өнгөрсөн онд нийтдээ 83 сая тонн нүрсийг экспортлсон. Энэ оны тухайд бол төсөвтөө 85 сая тонныг экспортлоно гэж төсөөлөд тавьчихсан байгаа. За гэтэл нүүрсний үн бол одоо өнгөрсөн оны 10 сараас эхлээд л буурч эхлээд за өнөөгийн байдал нь бол $96 төрчихсөн байна. Гэтэл төсөвдөр бол $105 төсөөлчихсөн. За энэ нөхцөл байдлаас үүдээд яг одоогийн байдлаар 10 сая тонн нүүрс бол хил дээр гацсан байна гэдэг мэдээлэл байгаа. За тэр дундаа яг биржээр арилжаалах арилжаа бол одоо өмнөх оны мууис 5 дахин борсон гэдэг ийм мэдээллийг бол албаныхан өгч байна. За ингээд хөрөнгийн бирж дээр яг юу болж байгаа юм бэ? Тэр дундаа уулуурхайн бирж дээр одоо яг энэ нүүрсний экспорт за арилжаа ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ гэдэг мэдээллийг харах юм бол уулуурхайн бүтээгдэхүүний арилжааны түүхийг 2024 оны мэдээллийг та бүхэнд харуулж байна. За 2024 онд бол одоо ингээд нүүрснээс гадна төмрийн баяжмал болоод төмрийн хөдөр баяжуулсан кокс жох нүүрс гэх мэтчлэн бараа бүтээгдэхүүнүүдийг бол одоо ингээд яг экспортод гаргасан байгаа арилжаалаад. За ингээд бол нийтдээ нэг 500 гаруй бол арилжаа явагдсан байгаа. За энэ нь бол 2024 оны дүн мэдээ нь 2023 оныхтай харьцуулахад хамаагүй өссөн үзүүлэлттэй байгааг бас хөрөнгийн биржээс мэдээлж байсан. За гисэн идэж гисэн өнөөгийн нөхцөл байдал нь бол одоо хамаагүй арилжаа бол буурчихсан дүр зураг харагдаж байгаа. За яг уулуурхайн бирж дээр худалдагч талуудын мэдээллийг та бүхэнд харуулж байна. Эрдэнэс 57% компани, 57% компани, Energy Resource гэх мэтчлэн ингээд нийтдээ 21 компани бол яг одоо нүүрс болоод уулуурхайн бүтээгдэхүүнийг бол арилжаалж байна. Сар бүр индексжүүлээд өссөн бол өсгөөд, буурсан бол бууруулаад. Гэхдээ худалдаа авагчдад талынхаа тэр ашиг маржиныг нь бол ямар ч тохиолдолд хадгалж өгч байдаг. Ийм одоо хэлбэр рүү шилжлээ. Журмын хүрээнд. За хуулийн хүрээнд бол за бид төрийн өмчийн оролцоотой компани уулуурхайн компани бол 1 грамч байсан гэсэн биржээр олон нийтийн өмнө элтод арилжаална гэдэг энэ зарчмаас бол хэрэгж байгаа. Тэгэхээр энийг дагаад бас оролцож байгаа оролцогчдын тоо нэмэгдэнэ. Энийг дагаад Монголд бол уулуурхайн одоо бүтээгдэхүүнийг илүү хурдтайгаар экспорт руу гаргах тийм боломж бас бүрдэх юм байна. Ингээд уулуурхайн бүтээгдэхүүний арилжааны журамд оруулахдаа баримтлсан зарчмыг нь харах юм бол давчхандаа үнийг зах зээлтэй уялдуулж индексжүүлж байна. За төлбөрийн нөхцөлийг нь бол уян хатан болгож байна. Төлбөрийн хэрэгслүүдийг бол төрөлжүүлж байна. За ажилд нийлүүлэлт татаа авалтын тодорхой байдлыг бол одоо илүү тодорхой болгосон. За forward grain-ийн хувилбаруудын хүрээнд тогтмол үнэтэй болон индексжүүлсэн гэсэн ийм хоёр загвараар гаргаж ирж байна гэсэн үг. За индексжүүлсэнд бол зөвхөн кокссон нүрсийг бол хамруулна гэдгийг бол мэдээлээд байна. Тэгэхээр индексээр дагна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зах зээлийн үн унах юм бол худалдаж авсан энэ нүүрснийх нь үн бас дагаж бол буудаг. Тэгээд өсөх юм бол дагаж өсдөг ийм зарчим руу бид нэр өнөөдөр биржээр арилжиж байгаа бүх гэрээнүүдийг гаргаж зарах бол боломжтой болж байна гэсэн. За тэгвэл яг энэ одоо ингээд журамд өөрчлөлт оруулснаар худалдаа авагч талд хэр ашигтай байгаа вэ гэдэг дээр бид бүхэн Хунтай компаниас тодруулсан. Тухайн компанийн хувьд өнгөрсөн 2024 онд манай улсаас нийтдээ 2.3 сая тонн нүрсийг бол худалдаа авсан байна. За гэхдээ зах зээлийн одоо өнөөгийн нөхцөл байдлаас харгалзаад одоо бол ялцчгүй арилжаа бол жоохон хумигдчихсан. Тухайн худалдаа авдаг гангийн үйлдвэрүүдийн хувьд за бас эрэлтэн буурсан ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг хэлж байна. Худалдаа авахчийн хувьд бол одоо бидний энэ эрсдлийг үл бууруулсан. Тэгээд одоо холын одоо улам урт хугацаагаар ингээд худалдаа авалт хийх энэ явцад бол их сайхан нөхцөл байдлыг бол бүрдүүлж өгсөн байхгүй юу. За чигээд энэ уян хатаа одоо төлбөрийн уян хатаа нөхцөл нь ч гэсэн одоогийн миний үчгээр бол бодтой нэг давшилт гэж үзэж болно. Нэгэн төр өөрөө тусгай зөвшөөрлийг олгоцсон юм бол ажлыг хийлгээч. Цаашдаа энэ биржийн арилжааг идэвхжүүлэе гэж бодож байгаа бол худалдаа авахчийн одоо нэмэгдүүлэе гэж бодож байгаа бол тийм үү. Мэргэжлийн брокеринг компани үйл оролцоо дутагдаад байна л гэдгийг харуулдаг байгаа хэрэг. За нүүрсний арилжааны мэдээллийг зөвхөн Эрдэнэс 57% компани арилжаан дээр харъя л да. За өнгөрсөн одоо 2024 онд бол бас тухайн компанийн хувьд бол нүүрс олборлолт болоод за арилжааны явц бол одоо хурдтай явж ирснийг хэлж байсан. За энэ оны тухайд нийтдээ 35 сая тонн нүүрс бол олборлоод түүнийхээ 16 сая тонн буюу ойролцоогоор 43%-ийг нь бол биржээр арилжаална гэж төсөөлчихсөн байгаа юм байна. За энэ дээр болохоор яг эдийн засгчид санхүүчдийн зүгээс шүмжилт хандж байгаа нэг зүйл нь төрөмчд компани өөрөө одоо түрүүн сайдын хэлсэнчлэн 1 грамч үлдээлэхгүй бүх одоо
бүтээгдэхүүнээ бол биржээр арилжаалах чиглэлд явна гэж хэлсэн хэдий ч гэсэн энэ одоо бас зорилгодоо хүрч чадахгүй байна гэдгийг шүүмжлэн хэлдэг. Үүний уналттай холбоотойгоор бол тодорхой хэмжээнд бол нүүрсний экспорт бол буурсан байна. Бид бүхэн одоо аль болох богино хугацаанд одоо энэ экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр одоо холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. За тэгвэл уулуурхай мэржийн арилжааны журамд орсон өөрчлөлтийг товчхон харах юм бол за спот гэрээ, форвард гэрээ гэж хоёр янз байгаа. За форвард гэрээний дотроо тогтмол болон индексжүүлсэн гэдэг өмнө хэлсэнчлэн за индексжүүлсэн нь болохоор яг тухайн одоо зах зээлийн зарчмаараа буюу одоо тухайн зах зээл дээр нүүрсний үн өсөж байвал за бас өндөр үнээр худалдах ийм давуу талыг олгож байгаа. За харин буурч байвал одоо тухайн яг зах зээлийн зарчимдаа бол хөтлөгдөж байгаа гэсэн үг. Тэгээд ирэхээр за тухайн одоо худалдаа авагч талуудад бол алдагдал багтай эрсдлийг нь бууруулж байгаа гэдгээрээ онцлог юм. Уулуурхай мэржийн арилжааны журамд өөрчлөлт оруулснаар за худалдаа авагчдын зүгээс аль хэдийн 1 сая тонн нүүрс худалдаа авах захиалга ирүүлсэн гэдгийг хөрөнгийн бичнээс онцолж байлаа.